За хүмүүс ингээл машиндаа суугаад лав хийгээд идэм байлээ. Би одоо траканда сууж байна. Энэ яг одоо яригдж байгаа энэ туулын хордны замын талаар бүр хил захтнаад болдгоо. Тэгээд би одоогоос 13 жилийн өмнө 2013 онд Сөүл хотын яг голоор урсдаг Чонгичон голын ирэг дээр зогсож байгаа нэг сурвалжлага бэлдэж исэн юм аа. Тухайн үед үзчихсэн хүмүүс санаж байж магадгүй. Тэгэхээр Чонгичон голын түүх нь болохоор Сөүлийн дундуур урсдаг яг байгалийн горх байсан ихэндээ. Тэгээд 1950-аас 1960 оны хооронд бол Солонгос улсын одоо эд хөгжил цэцэглэлтийн оргил үе байлаа шүү дээ. Тэгээд хотчлолт эхэлж исэн. Тийм болохоор тэр Чонгичон горх асар хэмжээгээр бохирдсан юм байлээ. Тэгээд одоо энэ бохирдсан ингээд нэм шавар шалбааг болсон энэ горхоор явах үгээд дээр нь битүү цемент дээр хучаад хурдны зам тавьсан. Яг одоо манай энэ дарга нарын ч гэж те өөрсдөө дарга гэж бодоод байгаа хүмүүс яриад байгаа ашиг юм болж байгаа байхгүй. За тэгээд хурдны зам тавьсан. Нөгөө Чонгичон гээд горх байсан бүр мартагдсан. Тэгээд бүр сүүлд бараг 40 жилийн дараа 2003-аас 2005 оны хооронд солонгосчууд ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгоод тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зараад нөгөө Чонгичон голынхоо дээр байгуулсан хурдныхаа замыг буцаагаад буулгасан. Ингээд Чонгичон голоо буцаагаад сэргээсэн. Одоо байгалийн жижиг горх байсан болохоор мэдээж тэр олон жилийн хугацаанд бол байхгүй болсон. Гэхдээ буцаагаад одоо яг горхны ихэнд нь тусгай одоо ус шахдаг шахуурга тавиад за горхны байсан одоо тэр голын тэгээд доогуур нь одоо ингээд юунд хөрс рүүгээ шингэхгүй ингээд тусгаарлах материалууд тавьж байгаад ингээд Чонгичон голоо буцаагаад сэргээсэн байдгийн байна лээ. Тэгээ одоо бол Сөүл хотын голоор урсж байгаа сайхан гол байгаа. Үнэхээр гоё тогтчулсан. Олон янзын явган хүний гүүрнүүд, олон янзын хийцтэй гоё гүүрнүүд тавьсан. Ялангуяа шөнө оройн цагаар очихоор их гоё өнгө гэрэл ассан. За залуучууд их очиж болцдог, хүмүүс их тэргээр алхах дуртай, жуулчдыг их татдаг ийм гоё хотын дундуур байдаг байгаль гэж хэлж болох юм. Ийм гол урсж байгаа одоо. Тэгэхээр солонгосчуудын одоо билээхийн ийм том алдаа гаргасан жишээ одоо байсаар адил ингээл манайхан зүтгүүлээд байх юм да. Тэгээд одоо энэ хурдны зам төгжрлийг бууруулах уу гэдэг асуудал, за туул голынхоо одоо амийг таслах уу гэдэг асуудал. За энэ бургас мод биш гээл маргаад ах шиг байд. За энэ бүх асуудлуудыг хойш нь тавиад за миний бодлоор хүмүүс нэг л зүйл дээр одоо маш их фокуслоо анхаармаар байна. Нэг зүйлийг л айгүй их бодох хэрэгтэй байна. Одоо энэ хурдны зам бүтээн байгуулъя гэдэг байгаа хүмүүс маань Улаанбаатар хотод урд өмнө нь ямар одоо ард олондоо таалагдсан Улаанбаатарчуудынхаа асуудлыг шийдсэн ямар бүтээн байгуулалтуудыг хийсэн хүмүүс вэ? Тийм байгаа билүү? Гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр юу хийсэн хүмүүс одоо энэ том бүтээн байгуулалтыг хийгээд улаарын дайраад байгаа вэ? Ямар үлгэр дуурайлал үзүүлсэн хүмүүс вэ гэдгээ л аягүй сайн бодох хэрэгтэй байхгүй юу? Тийм биз дээ. Одоо бид нар сайн мэдэн шүү дээ. Бидний ах эгч нарын, аав ээж нарын хүүхэд насны дурсамжуулсан дунд гол, сэлб гол маань одоо баг ингээд түүх болоод үлдэх гэж байна шүү дээ. Сэлб голыг одоо ямар гоё болгоно гээл эхлээл бидэрт ямар гоё зураг төсөл үзүүлж илаа. Яг л нөгөө нэг Солонгосын Чонгичон голын одоогийн байгаа шиг. Бараг Чонгичон голоос ч гоё тий. Хоёр иргэн битүү ногоон зүлэг мод тарьцсан. Өстой явган хүний төрөл бүрийн хийцтэй гоё гүүр зурцсан. Зураг нь бол өстой үнэхээр гоё байсан тий. За энэ бол ийм гоё юм бид нар хийх гэж байгаамаа гээл хийсэн. Одоо яас. Энэ зуршин шаварч гэл юм байж байгаа шүү дээ. Тэгэл нэг хажуугаар нь нэг хитэн бетон зодгцсан. Тэр нь яг юу чи ядаж тэрийгээ тэгээд нэг юм тэгшин тавьчихгүй нэг юм согтуу байхтай хийц юм уу яасан. Дали мөрийн юмнууд. Тэгээ нэг хайрган дээр нэг төмөр арматур зангидаа тавьсан ч байгаа шиг. Яг юу хийх гээд байгаа мэдгүй. Одоо ийм хүмүүст одоо бид нар итгэх юм уу? Ийм хүмүүс урд өмнө нь ийм үлгэр жишээ үзүүлсэн хүмүүс тэр том бүтээн байгуулалтыг туулголдоо хал палгүйгээр хийж чадах юм уу? Энийг л аягүй сан бодмоор байгаамаа. Тэгэхээр би бол энэ хүмүүсийг одоо сонгуульд өгч чинь байж байгаа хугацаанд бас нэг ахиухан хідэн цааш нь л гэж бодоод байгаа гэж бодоод байна шүү дээ. Бас нэг том сайхан хулгай хийх боломж гараад ирлээ.
Одоо Улаанбаатарчуудын шүдний өвчин болсон төвжирлийн асуудал дээр дөөрөөлж хулгай хийх гэж байна л гэж бодож байна. Угаасаа энэ дээр яг ийм асуудал дээр бол гаргууд шүү дээ. Та бүхэн мэдж байгаа. Утаан дээр дөөрөөлж хичнээн хүн баяж юу хийв? Баахан зуух тараасан. Хэдэн хүн одоо хэдэн үеэрээ идэж барахгүй их мөнгөтэй болов нэг талдаа нөгөө талдаа хичнээн одоо гимгүү ард иргэд утаанаас болж хордож өөхөө, угаартж өөхөө. Одоо хүн болж төрж чадахгүй хичнээн ураг эндсээрч байгаа шүү дээ. Одоо болтын асуудлаа бүрэн 100% шийдэж чадаагүй л. Одоо ингээд дээр нь нэг төвжрэл гэдэг хүмүүсийн шүдний өвчин дээр нь дөрөөлөд дараачихаа сайхан бялог хувааж идэх гэж байна л гэж бодож байна. Тэгэхээр энийг бол би бол хувьдаа эсэргүүцэж байна. Үнэхээр өмнө нь гоё, үнэхээр үлгэрдүүрэл үзүүлсэн те. Үнэхээр энэ хүмүүс чаддгийг шүү, гоё шүү. Яста энэ энийг яста ингээ хийцэн шүү. Улаанбаатарчуудынхаа, те монголчуудынхаа энэ асуудлуудыг ингээд шийдтсэн хүмүүс шүү гэсэн итгэлтэй сайхан хүмүүс байгаа бол хамаа алга. Үнэхээр хиймээр байна. Бид нар зам хэрэгтэй. Гэхдээ энэ томоохоо нэлээд том мөнгөний үзүүрээс л бариад авсан юм болоо гэж бодод шүү дээ. Намайг алаад аваарай энэ тэргээл тэр хотын дарга нь яриа лээ. Тэгэхээр нэг амиа тавьж байгаа юм шүү дээ, тий. Тэгээ одоо битгэхгүй тэр нэлээд хэдэн цаасл хөрхий. Цааш нь хийх гээд байгаа юм байлх тий. Тэгэхээр тэр том бүтээн байгуулалтыг хийж чадах юм? Чадахгүй хөө. Яг одоо ийм өндөр өртөгтэй хичнээн их найд гэлээ тэр чинь аимшигтэй их тоо байлаа шүү дээ. Тэгэхээр энэ их өртгөөр ийм цаг үед эх орон 50 байгаа ч гэсэн дэлхийд дахин дайн саман болоод одоо дэлхийн олон улс орон бүсэж хангалж байгаа энэ үед ийм өртөг өндөртөө зам тавих нь бидний хамгийн нэгдүгээр асуудал мөн үү? Нөгөө нэг чухлын дараалал гэж байдаг шүү дээ, тийм ээ. Чухлын дараалал энэ төр гэдэг юм аа мэдтiim үү? Манай энэ төрд байгаа хүмүүс. Тэд нар тийм асуудлууд бол тэдэрт ямар ч хамаагүй юм шиг байгаа тийм. Чухлын дараалал байдаг баг. Чухлын дараалал нь өөрсдийнх нь эрх ашиг л хамгийн нэгдүгээр байгаа юм шиг байна. Тиймээс тэр улс их орон ард түмний зовлон бол ямар ч хамаагүй. Тэгээ өнгөрсөн үйл бид нар лаа барил зарим өдөр байсан. Эр хөвөл дахиад лаагаа барьж байгаа ийм үед ийм өндөр өртгөөр зүгээр зам барих нь бас зөв юм уу буруу юм. Ингээл бодох асуудлууд их байна да. Хамгийн гол нь энэ хүмүүст итгэхгүй байна өө. Шалгал.